Дэлхийн монголчуудын Амжилт радио 88-ны уралдаан дээр сугат харуулан сонсож буй хэрхэм таны энэ өдрийн амар амгалан айлтгая. За өнөөдрийн маань цорчны цаг нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн маань зочноор Ойлгоо компани биологийн альянс байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Мегмаржуу хүрэлцэн ирсэн. За танд өнөөдрийн мэндийг хүргэе. За манай өдрийн мэнд төргий. Баярлалаа. За тэгэхээр өнөөдөр та бид хоёр энэ Хөхтөн амьтад гэдэг номны талаар ер нь бол ярилцах юм байна. За тэгэхээр бас бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд яриагаа бас таны товч танилцуулгаар эхлэе гэж бодлоо. Тэгээд өөрийгөө манай үзэгчдэд танилцуулаач. Манай намайг Меморжо гэдэг би Ойлгоо компани биологи альянс байдлын ахлах мэргэжилтнээр ажилладаг одоогоор 9 дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд Мөсийн эколог байгаль хамгааллыг төгссөн. Ер нь удмын экологч байгаль хамгаалагч амьтан судлаачийн мэргэжилтэй. Тэгээ 2011 онд төгсөө түүнээсээ хойш бол одоо мэргэжлэрээ ингээд ажиллаад явж байгаа. Удмын гэдэг нь одоо танаахан гэр бүлэрээ яг ийм мэргэжилтэй хүмүүс юм уу? Бүгд тий, манай аав лавгсрын гээд амьтны биологч хүн байсан. Мэргэжилтнүүд дундаа салбартаа бол цагаан зэрийн лавга гэдэг хочтой. За. Тэгээ дэлхийг тойрсон 5 хуруу багийн гишүүн. За. Нөгөө нэг хөөхөн нэг Монгол банхаар даваалаад яваад байдаг 5 хуруу мөн үү? Дугуйтаа явсан юм. Дугуйтаад явсан. За. Тэгээ манай аавынхаа мэргэжлийг өвлж аваад одоогоор бас яг үйл хэргийг үргэлжлүүлээд ингээд явж байгаа. Амьтан судлаач ийм хүн байна. Зөв. За тэгэхээр яг одоогоор ямар мэргэжлэрээ ажиллаж байгаа нэгэд энэ салбартаас хэр удаа ажиллаж байна? Би 2011 онд Мөсийн эколог байгаль хамгааллын ангийг төгсөөд тэгээ шууд магистртаа сурахаар явсан Америк руу. Тэгээд Америкт очиод бас яг магистрийнхаа сэдвийг бол Америк сурахгүй, тэнцээ одоо над чиг юм ур чадвартай хүмүүс хангалттай Америкийн амьтдыг судлаад явж байхад би Монголоос ирчээд Америкийн амьтан судлаад явах юм бэ гэд Монголдо судалгаагаа хийсэн. Тэгтээ сурж байхдаа бол тэнд сураад тэгээ их нартын байгалийн нууц гарын газрын херс үнэгний тархалт гэдэг сэдвээр бол магистраа хамгаалаад тэгээ Монголд ирээд хэсэг нэг дуудлагаар гэх юм уу те гэрээгээр янз бүрийн судалгаан дээр ажиллаж байгаа. Дараа нь оюутлогод ийм боломж байна. Бас байгаль орчны хилцгэж байд юм байна. Ургамал амьтан судлаач авдсан юм байна гэдгийг судлаад тэгээд яг азар нэг амьтан судлаачийн мэргэжилтэн гэдэг альбом төчөөл гарсан байсан. Тэрэн дээр нь ороод тэгээд тэнцээд 6 жил амьтан судлаач мэргэжилтэн гэдэг альбом төчөөлөг ашигсан. Ямар ажил хийдэг вэ гэхээр уул уурхай нөлөөллөөс тухайн бүс нутагт амьтдад ямар нөлөө үзүүлж байна? Тэр нөлөө яаж бууруулах уу? Яаж хамгаалах уу те? Уул уурхай нөлөөллийг яаж багасгах уу гэдэг энэ ажлууд дээр их хвчлэн анхаарад ямар эрсдэл байна гэд. Тэгээд хамгааллын төслүүд хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлж байгаа төслүүдийнхаа үр дүн хянах мониторингийн ажлуудыг бас хэрэгжүүлдэг. За ингээд 2021-22 оноос бол биологи альянс байдлын ахлах мэргэжилтэн гэдэг альбом тушаалыг ашиж эхэлсэн. Энэ бол зөвхөн амьтан биш, ургамал тэгээд бүх төрлийн жижиг хөхтэй амьтад шувууд тухайн бүс нутагт байж болох биологийн бүхий л альянс байдлыг бол хариуцж ажилтдаг. Мөн л уурхай нөлөөл байна уу? Яаж нөлөөлөхөөс зайлсхийх үү? Яаж амьтан ургамал хамгаалах уу? За дээрээс нь манай богийн хувьд бас дүүцүүлэн хамгааллын төслүүдийг хэрэгжүүлдэг. Энд нэг нөлөөллийг өөр газар яаж дүүцүүлж хамгаалах уу те? Тухайн нөлөөл нь ялангуяа үлдэгдэл нөлөөлөл байх юм бол одоо жишээ нь ойлгоос гашуун сухат руу явж байгаа бажимал тавирын авцсан бол тэр замыг хусаад аавна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас тэр үлдэгдэл нөлөөллийг хаана дүүцүүлж хамгаалах уу? Тэр нөлөөлөл амьтдад ямар нөлөө үзүүлж чинь те? Тухайн зам нь гих мэт тийм ажлуудыг за дээрэс нь нөхөн сэргээлтийн ажлуудыг хийдэг. За ялангуяа уурхай лицензийн талбайн гадна ашиглаад одоогоор дахиж ашиглахгүй болсон ямар дид бүтцүүд байна. Ихэвчлэн шинээр зам барьж байгаа тохиолдолд эсний карьер, хайрганы карьер гэдэг те. За энэ карьерийг ашиглаад дууссан бол байгальд нь хамгийн ойрхон байдлаар яаж нөхөн сэргээх үү, хідэн га газар байна гэх мэт ажлуудыг хариуцаад хийдэг. Ямар гоё сонирхолтой юм бэ. Манайхан ч яг ингээд нэг нийтлэг ийм ойлголт байдаг л да. Уул уурхаас та хамаг ямиг ухаж сэндчихэд ингэж хаяал тэнгүүдээ дараа нь нөхсөр гэлгээд нэг хідэн саврын үр цацж ачаад ингээд явцдаг ч гэдэм юм уу те. Нэг ийм ойлголттой байдаг. Гэтэл бүр ингээд бүхэл бүтэн алба хилцээс ажиллаад ингээд ийм олон төслүүдийг хэрэгжүүлээд явдаг юм байна штэ. Тэгэхээр яг одоо энэ
биологийн олон янз байдал харуулсан ахлах мөрөжилтний үед та яг ингээд манай сонсогч үзэгчдэд бас нөгөө нэг одоо яг одоо та ингээд мэрэгжлийн үг хэллэг маш их ашиглаж штэ тий. Тэр сонирхолтой байх үүднээс тэр хэрвээ нууц иш бол хэрэгжүүлсэн төслүүдээс нэг гой сонирхолтой кейс ярьж өгөөч. Болно. Тий. За яг энэ дүү зүйлэн хамгаал болон одоо бусад судалгаа шинжилгээний ажил төслүүдэд тодорхойлохдоо эхлээд нөлөөлөлөө тодорхойлдог. За яг оюутлохоо тухайн үйл ажиллагаа нь аль эсвэл дэд бүтсэн ямар зүйлийн амьтдад ургамалд тий байгаль орчинд одоо экологийн тогтцод нөлөө үзүүлэх чинь эхлээд тэр шууд ийм сайхан судалгааны ажлыг чи ийм хамгаалал юм хийж тэнд нэм ургамал тэр чи гоё харагддаг штэ гэж юусоо хийдэггүй. Тэгэхээр за нэг хамгийн ойрын жишээ дуртахад оюутлогоогоос одоо хятад руу өндөр хүчтэлийн цахилгаан шугам явдаг тий 200 кВт. За мөн гүний хоолой гээд газраас бол манайх хэрэглээнийхээ усыг татдаг. Тэр хэрэглээний ус татхад маш олон дид бүтцүүд бас байгуулагдсан. За энэ дид бүтцүүдийг цахилгаанаар хангахын тулд баг болон дунд оврын цахилгаан шунгууд явдаг. Ингээд энэ цахилгаан шугамнууд болон өндөр хүчтэлийн дунд хүчтэлийн цахилгаан шугам дээр шууд ялангуяа махчин шууд идчиж тэжээлээ хайж явах үедээ сууж тогонд зохиулж эндэх эрсдэл байдаг. Энэ эрсдлийг бууруулахын тулд яг тогтой утаснууд тогтой тэр шаазын фаз байдаг шүү дээ. Яг нөгөө хөндлөн гарн дээр нь тогтой утас суудаг. Тэр шаазан дээр тогноос тусгаарлагч тийм эрзэн тусгаарлагчуд суйрлуулж өгсөн байна. За дээрэс нь одоо нөгөө шувуу суугаад тогон цохилгүй гэсэн үг вэ штэ тий. Тэр эрсдлийг бууруулахын тулд. За дээрэс нь 220 кВт-ийн өндөр хүчтэлийн цахилгаан шугамны 40-60 метрийн тэр хамгийн өндөрт байгаа утас бол газардуулагч утас байдаг. Тэр утсыг олноороос хүргэл нисдэг эсвэл хурдтай нисдэг шууд мөргөж өгөх эрсдэлтэй. Тэгэхээр тэр утсан дээр нь далбагнуур суйрлуулж өгч байгаа. Цацруулагчтай. Тэгээд нөгөө цацруулагч нь салхинд хөдөлснөөрөө шууд хараа дээгүүр нэм доогуур нисэх. Гэвмэд нөлөөл бууруулах арга хэмжээг авсан ч үйлдвэрээсээ нөгөө арга хэмжээнүүд маань 80% нөлөөллийг бууруулнаа, 40% бууруулнаа, 60% бууруулнаа гэдээ 100% бууруулдаг. Тэгэхээр тэр цахилгаан шугамгууд тухайн бүснүүд байгаа цагт тодорхой хэмжээнд нөлөө байна. Энэ нөлөөллийг дүүжүүлэн хамгаалахын тулд өөр газар ямар одоо эрсдэл өндөртэй шугамнууд байна гэдгийг мэргэжлийн Монголын үндэсний байгууллагуудтай хамтарч судлаад байгаль зэрлэг хамгаалах нийгэмлэг за яг энэ төсөл төр бол байгаль зэрлэг амьтад судлаа хамгаалах төв гэдэг Монголын байгууллагатай хамтраад за Төв Монгол орчим ялангуяа Сүхбаатар, Баянгор тий Завхны орчимд бол энэ 6 кВт-ийн сум дундын цахилгаан шунгууд дээр хамгийн ихээр зэрлэг шууд эндэж байна. Хамгийн харамсалтай нь Монголын үндэсний бахархал болсон идэлэг шонхор шувуу жилд 1000 орчим шууд тогон цохиулж эндэж байна. Ийм тооцоо гарсан. Нөгөө бид арабуудад зараад ингээд бөөн хэрүүл маргаан болоод идэг. Тэгэхээр тэр бол нэг хамгийн дээдлэл нь 40-с 50-ыг зарж байгаа. Тэгэхээр тэнцээ 1000-аар ингээд эндээд идэг. Энэ асуудлыг мэдэхгүйгээр бас буруу тал руугаа явуулсан. Тэгээд энэ дүүцүүлэн хамгаалах төслийн хүрээнд бид энэ мэргэжлийн байгууллагатай хамтраад яаж тэгвэл эрсдлийг бууруулах вэ гэдэг судалгаа хийсэн. Ингээд үтсэн чинь байгууллагын зүгээс бол маш хялбар аргачлалыг боловсруулж өгсөн. Тухайн цахилгааны компаниуд дээр аль хэдийн нэгэнт байгаа тэр үнгүүцсэн одоо шаазан фазнууд байхгүй юм гар шиг юм. Тэр фазыг ашиглаад тогтой хоёр фазынх нь голд байрлуулчих. Хамгийн орой дээр нь байгаа газардуулагч утсыг байрлуулж байгаа тэр бас фаз нь одоо цахилгаан шонгийн гол бетон байгаа тийм тэр бетоныг орооцсон байсан. Тэгхгүйгээр дээр нь жижигхэн төмөр тавиад нөгөө уцаа дээр нь тавьчих. Тэгэхээр зэрлэг одоо махчин суугаад нисэхдээ аль нэгэнд нь тогтой биетэд хурж тогон цохиулах эндэгдэхгүй. Тийм байна. Ингээд эрсдэл багтаагаар, үн өртөг багтаагаар, хүн хүч багтаагаар тийм маш үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 18 онд хэрэгжүүлээд 19 онд мониторингийн судалгаа хийхэд бол 92-оос 96% үр дүнтэй одоо дүүцүүлэн хамгаалах төсөл болж хэрэгжсэн. Ингээд энэ үр дүнгээ бариад бид нар за ер нь ирээдүйд нэгэнд аюултай юм барьчаад араас нь эрсдлийг бууруулах гэж хөөцөлдөхөөр эхнээсээ шууд дээлтэй аюулгүй шугам барья гэдэг санаа гаргаад
энэ үр дүн дээр үндэслээд Монголын баг болон дунд даврын цахилгаан шугамыг шууд дээлтэй болгох стандартыг шинжилсэн. Тэгснээрээ ирээдүйд дахиад хоошид баригдаж байгаа бүх цахилгаан шугамнууд бол шууд анханасаа ээлтэй юм цахилгаан шугам баригдах ийм одоо нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн. Харамсалтай нь яг нөгөө стандартаа бариад дахиад шинээр барьж байгаа юу, яг нөгөө стандартаа дагж байгаа гэдэг нь бас жаахан дутагдaltaй. Тэн дээр илүү нарийн судалгаа шинжилгээ араас нь хөдөлтөх юм бас шаардлагатай байна. Зөв. Үнэхээр сонирхолтой. Юу нь баг айгу буянтай ажил хийд юм байна шүү дээ. Тэгээд хүмүүс нэрээ яг энийг одоо ингээд таньж мэдүүлээд ингээд сурчлаад хойлоо бас яриад сууж байгаа нь надад бас их таатай байна л да. Яа гэвэл мэдхгүй зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ, тий? Мундаг байна. За тэгэхээр надад бас таны ингээд ер нь одоо эрдмийн замнал гэж яриад да. Сонирхолтой байна. Муйсыг төгсөөд тэнгуүтэ магистр болохоор Америкт хамгаалаад. Тэгэхээр та ер нь одоо хаана сурч нөгөө ямар чиглэлээр мэрэгсэл нь болохоор. За түрүүн хэлсэн аавыгаа дагаж их явдаг байсан. Би ер нь 6 настайгаас хойш аавыгаа дагаад хөдөө судалгаанд их явдаг байсан. Маш олон улсын эрдэмтэн судлаач нартай хамтраад говьор их хвшлэн экспедиц явдаг байсан. За багасаа л хулган хар сүлд цагаан зэр манай аавын яг докторийн ажил нь цагаан зэр байсан. Гэх мэт амьтдыг хараал хөөгөөл тэгээд тэгж явснараа магадгүй би ер нь бас ингээд амьтдыг хайрлах хэрэгтэй байна. Монголын байгаль ямар үзэсгэлэн юмтэй юм бэ те. Ялангуяа говьд очихоор өдөр нь явахаар ингээд халуун юу ч харагдахгүй ургамлууд нөхцөн юм шиг хатцсан те. Тэгээ идэхгүй тэгснээ шүн нь болохоор яг нөгөө амьдрал нь идэхгүйчдэг. Говьд байгаа их амьтад энерги хадгалах зорилгоор бол ихэвчлэн шүний идэхтэй те. Мэрэгчт нь тийм байна, одоо мөлхөгчт нь тийм байна. Сэр нуруугүйтэй амьтад одоо ихэнх амьтад нь л тийм шүний идэхтэй байдаг. Тэгээд гэрэл тусаал шүн алхдаг байсан байхгүй автаа. Тэгэхэд л янз бүрийн гой амьтад хардаг, өдөр нь харагдав. Тэгээ би ер нь амьтан судлаач болъё гэдгийг судалдаг, сонирхдаг болсон. Тэгээ уншаад байх нь ер нь чоны талаар их сонирхолтой болж ирсэн байхгүй. Тэгээ манай аав надад нэг чон гэж битээ өөл гэдэг нэртэй нэг ном Канадын биологч, амьтан судлаач зохиолч Farley Mowat гэдэг тэр хүний номыг өгч ирсэн. Тэгээ би тэр номыг баг байхдаа англи дээрээс нь олон удаа орчуулж уншаад тэгээ ямар сонирхолтой юм бэ? Яг гэвэл тэр хүн чоныг судлахын тулд чоны дунд байх хэрэгтэй юм байна гэдэг хажууд нь чиргүүлтэй амьдраад өөрийгөө тэр чоны сүрэг тасгаад тэгээ жинхэнэ зан төрхийн судалж эхэлсэн. Тэгээ би ер нь ийм болъё гэж бодоод. Ямар гоё юм бэ те. Хөөе тэгээ одоо бид нар ч нөгөө хөөрхөдөө нөгөө нэг малгайтай чон, хөгшин чон улснан гэдэг ийм зохиолуудаар, уран зохиолын зохиолуудаар чон гэдэг амьтан те. За одоо ингээ ямар ч байсан одоо кичи чон буюу одоо өлөгчин чон ингээд яваа тэдний одоо орон орс үед ардаас нэр чонууд наад тэгэд наадвал ч ингээд сүргээрээ явахтаа хүртэл те одоо жаахан одоо би муутагаа дундаа хийгээч гэдэг юм уу те. Ингээл ийм дандаа уран зохиолын ном дээрээс л ойлголт авсан байдаг. Тэгэхээр та бол бүр одоо энийг ингээд судалсан гэж. Тэгэхээр энэ судалгаанд хэдийн ирэх цаг хугацааг зарцуулав те. Чон гэдэг амьтаа одоо үнэхээр одоо яг тэр бидний уран зохиол дээрээс унссан шиг амьдрдаг амьтан муу юм уу те. Энэ талаараас жаахан яриач сонирхолтой байна. Үнэхээр гоё. Тий. Яг миний бас анхаарлыг татаж ингэж чон дурлах болсон нэг шалтгаан яг өөрөө ч ярьж байгаа сүргийн бүтэц. Тэр нийгмийн амьдралынх нь дэг жаягт те яг нөө альфа чон гэж яригддаг альфа хос одоо азрагын чон тэр альфа эмэгчин чон хоёр. За дээрэс нь бета гэдэг дараагийн үеүүд те асрагч чон гэж хүртэл байгаа. Асрагчаа. Тий одоо бидний хэлдгээр өсвөр насныхан гэдэг юм уу те тэр ах эгчнэр нь дүүнэрийг хардаг хардаг сургадаг ялангуяа аав ээж ах эгчнэр наанд явсан хойгоор ч юм уу те за дээрэс нь хоол авчрахад хамгийн түрүүнд аль чон идэх хэрэгтэй бай хамгийн сүүлд аль чон идэх хэрэгтэй тэр нь өртлөө тэгээ фэйсбુક дээр нэг хэсэг явуулсан ш нөгөө ингээд цасан дээр цугаа явж хахад эхний 3 бол одоо дайчин чон цэргэн гэдэг ч юм уу те ингээд юу ирхийг харж байгаа одоо энэ тэндээс тайс ирхийг хамгийн сүүлд нь бас цэрэг чон дунд нь өвчтэй зовлонтой гихмэд энэ бол яг орд тас тийм худлаа юм бол биш яг тодорхой хэмжээний мэдээж сүргийн бүтцийн энэ дэг жуу юм маш их байдаг. Дээрээс нь ямар ирэмгий те ямар зөрөгтэй ямар төсвөр хатуучлалтай бай гэдг нь бас миний анхаарлыг аягүй татчихсан. Ингээд би 10 жил байхаасаа ер нь хээр гэхээс илүүтэйгээр бас айгүй их ном сонин
шинжлэх ухааны өгүүллүүдтэй баримтат кинонууд үзэж ингэж их судалдаг байсан. Ялангуяа баримтат кино одоо National Geographic ч юм уу Discovery ч юм уу тийм баримтат киноноос айгүй их чоны талаар мэдээлэл авдаг байсан. Тэгээ оюутан болоод илүү өргөн хүрээнд судлах хэрэгтэй байна. Эхлээл чон хэлгүй гэсэн тий. Тэгээ чоныг хамгаалахын тулд зөвхөн чоныг ингээл тэрвэл хайрлал очвол тийжгээд ах биш юм байна. Экосистем амьдрах орчин идэж тийжэл бүх юм нь хайрлах хэрэгтэй байна. За чоны одоо зүүн аймагуд дээр бол үндсэн идэж тийжэл нь юу гэдгийг за туулаа жижиг мэрэгчэд цагаан зайр гэдэг ч юм уу тий эсвэл бусад зэрлэг амьтад тэгэхэд эдгээр зэрлэг амьтдыг бас хамгаалах хэрэгтэй байна. Тэгжиж чоныг хайрлана. За эдгээр зэрлэг амьтдыг хамгаалахын тулд тэдний идэж тэжээлийг хайрлах хэрэгтэй бэлчээр. Идэж байгаа зүйлс тий. За энэ бэлчээрийн малтай өрсөлдөөн ямар байна? Тэгэхээр малчтай хамтарч ажиллах хэрэгтэй юм байна. Малаас тэр идэж тэжээлд нь зэрлэг амьтад дарахж байгаа өвчин ямар байна? За тэрийг бас судлах хэрэгтэй юм байна. Цагуурын нөлөө юу байна? Одоо экологийн тэнцвэрт байдлыг хадгалах гэдэг шүү дээ. Яг ингэснээрээ би чоныг хайрлах юм байна гэд. Тэгээд мост ангиа сонгохдоо манай бол яг чи биологч болчих амтны биологч болчих өөр шиг тэгжээс би тэгэхээр үгүй ингээд би амьдрах орчинтой судлах хэрэгтэй манай би экологч болъё. Тэгээд амтны судлал эколог гэдэг юм ангид орж ирсэн. Ястай мундаг. Ястай үнэхээр гоё бахархаж байна. Гоё байна. Тэгэхээр та саяхмаас өөрийнхөө аавын дурсгал зориулаад Монголын тэгш өндөрлөгийн одоо хөгтөн амьтад гэдэг номыг хэвлүүлээд тийм ээ. За тэгээ Чингис хааны үндэсний музейн Ойлгоо Кападид одоо тохируулан бэлтгэсэн номын санд нээлттэй хэлсэн гэж сонссон. Тэгэд энэ санаа бас хэрхэн яаж төрсөн тий. За тэгэд энэ арилгагаа талаар яриач. За тий энэ ном дээр бол манай аав бол манай аавын найз Rich Reading за дээрэс нь миний найз Дорж гэдэг хүмүүс ажилласан. Тэгээд манай аав амь залуу цагтаа манай найзтай яг залууч амьд үедээ манай найзтай нэг хурал дээр таарсан билээ. Тэгээ манай найз бас над чиг мөвсийг төгссөн. Энэ байгаль орчин чиглэлээр. Тэгээд өөр айгүйх гой зурдаг хүн баггүй. Ялангуяа амьдтыг зурдаг. Тэгээ нөгөө яг ийм мэрэгжлийн хүн маань зурхаараа нөгөө амьдтыг энгийн хүн зурснаас илүүтэйгээр амьлуулж чаддаг. Тэгээд тэр давуу чанарыг манай хараад тэр маань найз санал тавьсан юм билээ. Би юу нэг олон жил бодсон юм аа. Яг ингээд фото зургаар амьтдын таних одоо тойлч юм те ийм гарын авлага гаргахаар янз бүр өнцгөөс нь авчдаг. За дээрэс нь нөгөө амьтдын ялгатас шүүд ясны бүтэц энэ болгоноор бас таньж болдог учраас чи зураад би текстийг бичээд тэгээ хоёул ийм ном гаргах боломжтой юм а гэж ярьсан юм. Тэгээ манай энэ ажлаа дуусгалгүйд болоод тэнгүүд нөгөө найз нь дээрээс нь манай найз хоёр үргэлжлүүлээд текстийн Rich Reading гэдэг энэ бас Монголын байгаль орчны салбарт олон жил ажилласан юм ундаг судлаач үргэлжлүүлээд манай найз зураад би бас тэрэн дээр нь туслаад санаануудыг гаргаад хийсэн. Тэгээ энэ ном маань бол маш зөвхөн Монгол орны хэмжээнд биш Монголын тэгш өндөрлөг гэж байгаа. Тэгэхээр өвөр Монгол одоо урагшаага тий. Энд байгаа бүх хөвгтэй амьтдын гар зураг биеийнх нь хэмжээ, шүд, мөр, тэгээ мөн одоо ялгадас гэх мэт бүх зүйлүүдийг оруулаад яаж таньж болох вэ? Харцсан хаагуурын те энэ амьтдын зан төрхийн онцлог гэдэг ч юм уу. Энэ мэдээллийг багтаасан ийм гарын авлага одоо таних тойл маягийн юм байгаа. Тэгэхээр одоо судлаач нар хөдөөхээр судалгаанд явж байхдаа эсвэл зүгээр залуучууд зугаалгаар явж байхдаа те энэ номыг ингээ өөртөө аваад явах юм бол ямар нэгэн зэрлэг амьтаа хараад нүгэ ч мөн үү гэд мөрийг харах нь байна. Одоо бас нөгөө нэг одоо айхтар анчингууд ч юм уу нөгөө нэг тэр хөтгөн шингнэр нь хүртэл те ингээд амьдлаа танилаг ялгах шүү дээ. Шинхэн байна уу, удсан байна уу, хит хоногийн юм явсан байна гэх мэт. Тэгэхээр ийм зорилготойгоор гаргаж ирсэн ном. Тэгэхээр зөвхөн мэрэгжлийн хүмүүс ашиглахгүй ялангуяа мэрэгчлээ сонгох гэж байгаа залуучууд аль эсвэл 10 жилийн хүүхдүүд сонирхож ивэл те багтайгаа хэрэг аялт хийдэг ч юм. Одоо дэлхийн дээр бас нэг хамгийн алдартай хийгдэг аялал бол шувуу ажиглах аялал гэдэг те. Тэгэхээр шувууны таних төлөө авч болно мөн хөхтэй амьтдын таних төлөө аваад богдуул руу явдаг ч юм уу. Бидэрт хамгийн том боломжтой сайхан газар бол Хустай нур байна те. Засмал замаар явсараа сүүлийн 10 км шорон замаар очивол маш олон янзын сайхан амьтдыг харах боломжтой. Тэгэхээр нэг амралтын өдрөөрөө
би бол дандаа энийг боддог байхгүй. Нэг ангийн ялангуяа биологийн багш нь нэг 15 хүүхэд аваад 9 дугаар ангийн ч юм уу. Тэгэл устдаа нүрэнд очивол амьтад харуулах хэрэгтэй. Тэгээд чи одоо мэрэгчлээ сонгох гэж байгаа бол амьтан судлаач гэдэг хүн чинь ийм мэдээ шүү. Ургам судлаач гэдэг хүн ийм хүн. Шавж судлаачны ийм юм тий гэдэг ч юм. Тэгээд яг газар дээр нь үзүүлээд нөгөө амьтдаа нөгөө таних төлөөсөө хараад эргүүлээд тэгэхгүй одоо зүгээр нэг Google-ээс ороод бичээл харчихаар тогтдгоо байхгүй. Яг хуудсыг эргүүлээд нэрээр нь хайгаад нөгөө ялгцыг хараад мөрийг хараад тэгэхээр илүү толгойд тогтно. Дараа нь нэрээ чон гэдэг жин номыг 50 эдгээр хуудсан байсан гэдэг ч юм те. Тэг гих мэтэр ингээд тархиндаа илүү далд ухамсартаа суулгаж цээжлүүл илүү амар дээрэс нь илүү үр дүнтэй байх юм болов уу гэж Зөө. Тэгэхээр одоо та бол те бүр ингээд багаасаа өөрийгөө олцсон хүн байна л да. Яг тэр зэрэг ингээд аавыгаа дааж яваа тэр амтнд ингээд дурлаад за хичнээн бид нар чоныг зэрлэг амтнч гэдэг гисэн одоо тэр амтны идэж тижээлийг хүртэл хайрлахын тулд ингийн байна. За бүр тэгээд тэр бэлчээрийг хадгалах хэвээр байна. За тэгвэл тэр энэ малыг малалдаг малчинтай харьцах хэвээр байна гэдэг нөр системтэйгээр ингээд бүр үнэхээр өөрийнхөө мэрэгжил дурлаад сонгоод суралцаад өнөөдөр ингээд яг гоё амьдрал дээр гарцсан өөрийнхөө дуртай ажлыг хийгээд ийм гоё явж штэ. Гэтэл яг одоо энэ амтныг хайрлагаас өсвүүлээд энэ байгаль хүн байгаль гэдэг чинь бидний ингээд энэ бүх юм зохицолж байгаатай байд юм аа тий. Нэгийг хит их яаруулаад устгахчаар дахиад цаана нь ямар их өрсөлдөл үүсэх вэ? Экологийн тэнцвэрт байдал гэдэг ийм чухал байдгаа гэдгийг одоо ингээд хүүхдүүдэд ч гэдэг юм уу ойлгож мэдүүлэхийн тулд тэгээд одоо эх орноо хайрлах, байгалаа хамгаалах, амтанд хайртай байх шиг юм тий. Тэгээд одоо жишээл танай ангийг одоо хэдэн хүүхд төгссөн? 33 хүүхд төгссөн. Оо сайн байна штэ. Надад бол сайн байна. Бүгд яг энэ мэрэгчлэрээ ажиллаж байна уу? Үгүй бүгд ажиллах байгаа. Цөөхөн хэдэн л ажиллаж байгаа. Зарим нь улс төрлөө орсон байна, гоо сайхан руу орсон байна. Яг хуу шинжлэх ухаандаа үлдсэн ч гэсэн палеонтолог руу арай өөр салбар руу орсон байна. Үнэлгээний салбар руу орсон байна. Тэгэхээр одоо харин яг нэг ийм мэрэгчлийг одоо энэ яг энийг ингээд үргэлжлүүлмээр байгаа байхгүй юу? Тэр одоо энэ одоо ингээд хаврал болж энэ зөндөө олон хүүхдүүд төгсөгчд байна. Хүүхдүүд ямар ийм мэрэгжил байдгийг мэдэгчгүй хүүхдүүд бас байж л байгаа. Тэгэхээр ийшээгээ чиглэсэн юм хийн гэж боддгоо ер нь. Тий. Мэрэгчлээс сурчлах гэдэг штэ өөрөөр хэлэх юм бол тийм үү? Тий. Ер нь бол тодорхой хэмжээгээр хийдэг. За би бас төгсчирчээд нөгөө Монголын Америк төгсөгчтэй холбоо гэдэг Америк элчингийн зэрэгдэх холбоонд бас удирдах зөвлөлөөр ажилладаг байсан. Тэр холбоонд ажилладаг байхад бид нар автрич буюу хотын захын сургууль хөдөө орон нутгийн сургуулийн хүүхдүүдтэй уулзаад мэрэгжил сурталчлах. За энэ мэрэгчлэрээ Америкт яаж сурах уу? Ямар тэтгэлэг авах уу? Тэ ирээд юу хийх үү? Ямар боломж байна гэдэг ийм аялан ийм одоо сургалтуудыг аягүй хийдэг байсан. Тэгээ нэг явахтаа баг манай тэр төрөмс байгуулаас 10-аад хүн явдаг. Бүгд өөр өөр мэрэгжилтэй. Тэгээд очиод за ах нь ингэж төгссөн юм аа, ингэж явт юм аа, ингэж мэрэгчлээ сонгосон юм аа гэд хийдэг байсан. За дээрэс нь би өөрөө бас 10 жилийн хүүхдүүдтэй уулзаж яриа хийж өгдөг. За ойлгоо компани бас мэрэгжлээ крашлий гэдэг хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэгээд бас ойлгоод ажиллаж байгаа, амжилттай явж байгаа хүмүүсийг ураад 10 жилийн хүүхдүүдтэй уулзуулдаг. Янз бүрийн л аргаар үздэг дээ. Тэгээ Монгол Улсын их сургуулийн бас экологи эрдэмтэн клуб байдаг. Тэр клубын залуучууд бас айгүй идэвхтэй явдаг. Тэгэхээр миний нэг хүсдэг юм бол ялангуяа яг 6 дугаар ангиас нь ч юм уу те. Одоо мэрэгжил сонгоё гэж бодож байгаа тэр үеэс нь багш нар, эцэг эхчүүд, сургууль хүмүүжүүлэгч нар бүх боломжийг олгох хэрэгтэй. Тэгхгүйгээр ингээд одоо хараад байхад алдартай болдог ч юм уу эсвэл мөнгө олдог ч юм уу те иймэрхүү юмнууд айгүйх яваад байгаа. Тэгээ би ингээд хүүхдүүдээс асуухаар бас би ингээд гоё сошиал од болохын тулд инфлюенсер болохын тулд гэж их ярьдаг те. Тэгэхэд яг одоо 30 хүүхдтэй анги байлаа гэхэд 20 хүрэхгүй хувь нь л өөр мэрэгчлэл ярьж байгаа. Тэндээс цөөхөн хідэн яг байгаль хамгаалах. За байгаль хамгааллын талаар хамгийн их ярьдаг хүүхдүүд хөдөө орон нутгийн хүүхдүүд л байна. Яг тэгвэл яг тухайн орон нутгтаа яг байгальд амьдарч байгаа учраас хотын хүүхдүүдэд бас буруу байхгүй. Яг тэгвэл гэр сургууль, найзууд тэг яг энэ дөрвөн хааны дунд энэ одоо ширинг, цементний ширинг гэдэг байна шүү дээ. Энэ дунд л амьдарч байгаа учраас ямар гоё юм мэдэхгүй. Явхаараа нэг агаарт гарч ийн гэж тэрэлж явдаг эсвэл богдуул руу явдаг. Амтаа харах нь ховор те. Тийм учраас дөрөвний миний ярьдаг шиг 6 дугаар ангийн хүүхдүүд, 9 дугаар ангийн хүүхдүүдийг бүрээ биологийн хичээлд нэм хөтөлбөр оруулаад яг авч явдаг. Field trip гэдэг шиг нөгөө хээрийн судалгаанд авч явдаг.
Тэгээ за чи ургамал судлаач болмоор байвал энэ ургамал судлаачтай дагаад 2 хоног ингээд дагаад яваад үз гэдэг ч юм уу те. Тэгснэрээ хүүхэд өөйн ч гоё юм биш те. Би зүгээр нэг майханд бороонд норол те ингээд нэг төсвийн цалиа хаваал ингээд бага амьдралтай байхгүй юм байна. Ийм гоё нөлөө үзүүлж болох юм байна. Ийм гоё эх орондоо үр дүнтэй ийм гоё одоо иргэн байж болох юм байна гэж юм. Эсвэл мөнгө олмоор байвал бас энэ байгаль хамгааллын шинжилгээ ухаан өөр аюулгүй том боломж байна шүү дээ. Технологийн хөгжлүүд эндээс бас үүдэлтэй байдаг. Тоон дуртай бол статистик анализыг хамгийн хийж чинь шинжилгээ ухаан ч өөрөө. За дээрэс нь дронууд ашиглаж чинь те дрон дуртай бол за тэгээд одоо докюментари буюу тэр баримтат кинодыг аягүй хийж чинь зураг дээр их гармаар байвал баримтат кино хийдэг гэж болно. Хүрээлэн ингээл нэвтрүүлэг ямар гоё амжилттай явлаа те. Тэгэхээр заавал цэвэр шинжилгээ ухаан гэдэг талаас нь биш хавсрах шинжилгээ ухаан хавсрах мэрэгжилтэй холбоод орчуулагч хийж болно мэрэгжлийн талаас нь тий иймэрхүү юмнуудыг хийх агиох боломж байгаа байхгүй подкаст хийж болж одоо манай дээр холбоос гэдэг подкаст бас хийдэг хүмүүс байгаа яг зөвхөн байгаль орчны талаар ярьдаг тэгэхээр хавсрах өөр ямар мэрэгжил өөрийнхөө хоббитой тий яаж холбож болох вэ гэдэг талаас нь илүү дэлгэрэнгүй судлаад үзэх юм бол маш их боломж байгаа. Монголын байгаль орчинд маш их боломж. Яагаад гэвэл монголч өөрөө их зэрлэг онгон тий хөндөгдсөн талбай багтай амьтдан ч гэсэн ховор дэлхийд ховор одоо чинь Монголын цагаан зэрэг гэхэд л Орос хятад баг зэрэг тархалтай гэхдээ Монголд цөм популяц. Хулан гэхэд л бас дэлхийн хэдэн цөөхөн орнуудад тархалтай гэхдээ Монгол цөм популяц гэдэг ч юм. Ингээд эсвэл зөвхөн Монголд байдаг одоо хулан жороо гэдэг ч юм шуу байна тий энэ тийм их зүйл. Гэх мэт хийх судлах боломж маш их байхгүй. Экотуризм бас хөгжүүлж болж байна тий. Зөв. Тэгэхээр ер нь хүн болгон нэг ийм өөрийн мөрөөдөлтөө зорилготой амьдардаг штэ. Би бол таны нэг 30 гаруй насны төлөөлөл гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр та яг одоо өөрийнхөө мэрэгчлэр таны одоо хүсэж мөрөөдөж байгаа зүйл юу вэ? Яг нэг ийм л юм хийгээд үлдээч юмсан тий. Ингэчмээр энэ гэсэн юм юу байна. За одоо энэ ном хөвлөж гаргаад гаранд бол аавынхаа одоо хийж байсныг гүйцээсэн гэсэн үг. Энэ бол маш том зүйл шүү дээ. Маш том хөрөнгө оруулалт гэсэн үг. Тэгэхээр дахиад таны дараагийн зорилго мөрөөдөл юу вэ? За эхлээд ойдлогод орохоос өмнө цэвэр судлаач мөрөөдөлтэй байсан. Судалгаа хий. Өгүүл бичээ. Тэ шин зүйл болж өгөл нээчи гэдэг ч юм те тийм амбицтай л. За ойдлогод ажиллаад ялангуяа чинь одоо хувийн хвшилт гэж энэ салбарт ажиллаад явангууд аюу том хөрөнгө оруулагч болчих жоохгүй ойлгож өөрөө. За Rio Tinto гадны хөрөнгө оруулагч. Тэгтэл надад нэг харамсалтай санагдсан юм нь байгаль хамгааллын салбар хөрөнгө оруулахын хувийн хвшил хоёр тийч араас ууц. Хөрөнгө оруулагч нарын зүгээс бол ингээд нэг хийх гээд байгаа хариуцлагынхаа хүрээнд. Төлөөлөл бууруулах хэрэгтэй угаасаа ёстой. Хуулийнхаа дүрм журам дагав тий. Тэгээ юм хийхээр байгаль хамгаалагч нар нь хитрхи туйсэрдэг ч юм уу. Эсвэл өөр юм хүсээд идэг. Эсвэл нөгөө бизнестэй ажил сураагүй. Энэ бизнесийн шаардлагын хүрээнд хийж байгаа гэж ойлгохгүй донор гэдэг нүдээр хараад байна. Угаасаа өгөх ёстой, хийх ёстой судалгааныхаа талбайг нэмий, жилээ үргэлжлүүлээ, дахиад мөнгө. Тэнгүүд бизнес нөгөөд шаарч байгаа. Тийм шүү дээ. Нөгөө биднэрт одоо жишээ нь 10 цэг дээр л урамлын судалгаа хийх хэрэгтэй. Энэ уурхай нөлөөлөл үзэж байгаа учраас энэ орчимд л хийх хэрэгтэй. Одоо ойлгоход өмнгийн говьд гэж байгаа тий. Тэгэхэд өөр юм хүсээд хамтарч ажиллахад хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр энэ одоо үйл ойлголцол гэпийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ дээр одоо энэ орж ирж байгаа гадны том компани одоо Orano гэл айгүйх асуудал хөндөгдөл яриад байгаа уран гэл. Тэгэхэд яаж байгаль орчинд нөлөө багтаагаар илүү үр дүнтэйгээр ажиллах вэ гэдэг талаас бас бодох хэрэгтэй. Тэгхгүйгээр шууд үгүй болохгүй байл битгий гэж яхаар. Тэгтэл тэнд одоо түрүүний ярьдаг шиг дандаа устгаад байдаг, нураагаад байдаг, нөхөс сэргэж ингээ хэдхэн үр цацаад байдаг юмнууд маш олон яваад шүү дээ. Тэгэхээр энэ хоёр талын ойлголтыг л зөв болгож нэгтгэж бодлогоор базаж одоо шийдвэр гаргаж байгаа байгаль орчны яамч юм. Эсвэл шинжилгээ ухааны ихтэй биологийн хүрээлэн одоо төрийн хамгийн том аппарат шинжилгээ ухааны биологийн хүрээлэн. Тэр залуучууд түүчээлж дүрм журам дээр оруулаад за ийм хөрөнгө оруулагч нартай ингэж хаана хууль эрх зүйн хүрээнд ийм нэх ёстой. Судалгааны ийм ажил хийх ёстой. Энэ дүүжүүлэн хамгаалал гэж ийм байх ёстой гэдэг. Энэ нэр томьёо хүртэл нэгтгэх хэрэгтэй байхгүй. Тэгвэл зарим уурхай дүүжүүлэн хамгааллынх нь мөнгийг өнгөд нэг сум дээр очиод гүүр өрчиж гэнэ гэж байхгүй. Тэр чинь байгалыг яаж хамгаалж байгаа юм бэ тий. Тэгэхээр ийм
одоо үйл ойлголцол gap тий ийм юмыг л сайжруулах хэрэгтэй юм санагдаж байгаа. Тэгээд би өөрөө докторыг амтны судлаар хий гэж бодож ирсэн бол одоо баг нэг ийм руугаа хийдэг ч юм уу эсвэл ажил хийж байгаа амжих юм уу гэж бодоод явж байгаа л та. За. Ер нь бол та хоёрын бас ярилцах цаг өндөрлөг тийшээгээ хандж гин. Тэгээд магадгүй би танаас ингээд асуугаагүй үлдсэн та нэг ийм л мессежийг одоо сонсогч үзэгчтэй хүргэх юмсан гэж бодоод ирсэн байж болно. Тэгэхээр сүүлийн бас нэг 2 минутыг танд үлдээж байна. За баярлалаа. Тэ энэ боломжийг ашиглаад гэдэг шиг залуучуудад л энэ салбарт маш их боломж байгаа. Гадаад руу явах боломж их байна. Одоо хүүхдүүд аягүйх гадаад явах юм хүсч мөрөж байна. Угаасаа л тэгж асууж байна. Би энэ мэрэгчлэр гадаад сурах боломжтой юу л гэж асууж 10 жил. Тэгээ ирээд яах юм гэдэг ч юм уу. Маш их боломж байна. Судалгааны бааз их байна. Монгол улс бол тэр чигээр сайхан судалгааны бааз. Тэгэхээр энэ мэрэгчлийг сонирхоод үзээрэй, судлаад үзээрэй. Аав ээж сургууль хүмүүжүүлэгч багш нараас асуугаад үзээрэй. Үнэхээр тэр хүмүүс ч мэдээлэл өгч чадахгүй байвал одоо интернетээс мэдээлэл авах маш амархан болсон. Аль эсвэл төрийн байгууллага дээр ч юм уу судалгаа шинжилгээний те эсвэл мөөс төр ирээд би нэг дадлага хийгээд үзье. Би ингээ мэрэгчлээ сонгох гэж байгаа маа. Тэгтээ шийдвэр гаргаж чадахгүй байна гэд ерөөсө чөлөөтэй те эсвэл цалин мөнгө нэхэхгүйгээр би энэ ажлын энэ амтыг мэдрээт яа. Тэгээд энэ мэрэгжлийг л сонирхоод үзээрэй л гэж хүсэх байна. Одоо бол хиймэл оюухан хөгжснөр олон янзын мэрэгчлүүд бас хэрэггүй болж ийн гэж яригдж байгаа. Тэгтэл яг судалгаа шинжилгээ хиймэл оюухан бол газар дээр нь очиод хийж чадахгүй. Дата зөвлөх олон янзын арга байдаг ч гэсэн хүний оролцоо заавал байх ёстой. Тэгэхээр бас ирээдүйд ч гэсэн secure гэх юм аюулгүй байдал мэрэгжлийнхээ аюулгүй байдлыг хангах боломжтой. Тийм учраас энэ мэрэгжлийг л сонирхороо амт судлаач, уран судлаач, байгаль хамгаалагч энэ мэрэгчлэлд ороорой л гэж хүсэх байна да. Зөв. Үнэхээр гоё сонирхолтой ярилцлага болж өнгөрлөө. Да ялангуяа тэр чон судалгаа айггүй таалагдсан шүү. За тэгээд энэ хүрээ та хоёрын ярилцах цаг маань өндөрлөж байна. Өнөөдрийн маань зочноор Ойлгоо компани биологийн олон янз байдал хариуцсан ахлах мэрэгчлэлтэн Мегамар Жов хүрэлцэн ирж за үнэхээр сонирхолтой яриа өрнүүллээ. Тэгээд танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та бүхнээс ажлын амжилт хүсье. За баярлалаа.